Яг муу л. Гэтэ үзэж байгаа. Түүх асуудал. За, орой минь түргээ телевиз үзэгчтэй ингээд өнөөдрийн манай нэвтрүүлгийн сэдэв болвол энэ үндэсний үзэл болон үндэсний бахархал гэсэн ийм сэдэв байгаамаа. Тэгээ өнөөдрийн энэ сэдэв бол мэдээж их тийм өргөн үргэлжлэх сэдэв учраас нэг цагийн дотор бол бид нар бүгдийг үзээд өгнөд одоо чадахгүй. Гэхдээ бол тодорхой хэмжээгээр энэ сэдвийг хөндөж ярилцсан гэж бодож байна. Ингээд өнөөдрийн манай нэвтрүүлэгт Улсын их хурлын гишүүн Амар Жаргал мөн түүх судлаач Балжинямуга мөн сэтгүүлч Ариунбат мөн судлаач Мөнх баяр нар оролцож байгаамаа. Ингээд сэдвээ эхлэхийн өмнө энэ ер нь үндэсний үзэл, үндэсний бахархал гэдэг тал дээр түүхтэй яаж уялддаг вэ, тийм ээ? Чинь өнөөдөр бид нар түүхээ яг баримтжуулаагүй, баталгаатай болгоогүй ирээвэр хураавар байгаа тохиолдолд энэ үндэсний үзэл, үндэсний бахархал гэдэг юм байна. Ямар хэлбэрээр зангидах тухай Балжинямугатай хэлж ярих вэ? Тэгэхээр ямарваа улс үндэстэн тогтохын тулд онцгойхоо үднээс чавсан тэр амьдралдаар хэрэгжсэн өнгөрсөн туулсан заманч тэр төр улс тодорхой хэсэг үлэг угсаатнууд төр улс өөрийнхөө төрийг тогтоосны дараагаар үндэстэн бүрэлддэг. Тэрний өмнө бол Овг аймгийн зохион байгуулалттай угсаатнууд бий болж хэл, соёл, заншил, өрөө, дуудлага одоо бүх юмараа нэгдээд төр улсын зохион байгуулалтанд ороод ирэхтэйгэн зэрэг үндэстэн бүрэлддэг. Үндэстэн бүрэлдэнэ гэдэг маань төр улс улгатайгаан зэрэг нэгдсэн нэг хэлтэй, нэгдсэн нэг заншилтай, хэлтэй, хязгаартай, тодорхой хаантай юм нэг юутай ингэж болж тэгээд тэрний одоо эхний ээлжинд 50 хууль, дараа нь бичмэл хууль. Одоо ингэж зангиддаг. Тэгээ монголчуудын төрийн түүх бол 4150 орчим одоо жилээс бол энэ тодорхой. Одоо байдлаар судлагдсанаас тийм ээ. Тэгвэл баримт төвшөж яриад байсан 150 жил. Энд бол төр төстэй нэгдлийн бүрдлийн үе, хаан засаглал төрийн үе гэж. 2200 жил маань ямар үе? 2200 жил маань хүн төв Аз даар хүн гүрэн эзэнт хөрөн болж одоо манайх импери гэдгээр яриад төртэй одоо том импери болсон олон үндэстэн олон угсаатныг нэгтгсэн том ийм импери болж одоо тогтсон ийм одоо эзэнт хөрөн болсны 2200 жилийн ойг өнгөрсөн жил ерөнхийлөг сарлаг болгож тэмдэглэсэн. Энэ хоёр нийтийн тоолон 209. Тэрний өмнө бол хаан засаглал төр бол нийтийн тоолон өмнөх 672 буюу одоогоос 2685 жилийн өмнө хаан засаглалын сонгуульд хэлбэртэгдсэн. Энэ бол БД гэж хоёр зэрлэгүүд нэртэй. Тэр үеэс шатын цагаан харин баригдсан. Ягаад гэвэл умрын нүүдэлчид төвлөрч томоохон улс болоод байсан. Энэ нүүдэлчин гэдэг тодорхойлтыг бол Бэлчээрийн зохиотны соёл иргэншил гэж авах нь их оновчтой нэр том юм. Нүүдэлчин ихтэйгэн зэрэг цагаан шиг юм ойлгож. Шинэ одоо залуучууд тийм ээ дайлангуй бидний үеч бас магадгүй байхгүй юу? Шинэ цагаан хэрмийг хэн бариулсан бэхийг мэддэггүй. Мэдж байгаа нэг нь Чингис хаан бариулсан гэдэг. Тэгэхээр одоо бол 2000-аас манай эртний өмнөх байдлаас барьж эхэлсэн гэж түүхэнд байдаг тийм ээ. Энийг бид ярмаар байгаа байхгүй. Хятадын энэ улс шан улс гэж эртний одоо тийм домгийн улс шан улс гэж юм байсан. Тэрний дараагаар яг зэгцрээд ирэхтэйгэн зэрэг хавар нумрын улс нэртэй 28 улс байсан. Тэр үедээ бол 1800 тийм улс нэртэй тусгалдаг. Тэр нь явсаар байгаад инкүтгцээр байгаад 28 улс хавар намрын улс гэж залгаж байгаа. Хавар намрын улс гэж нэрлэнэ. Хятадын түүхнээ. Тэрээс энэ умрын нүүдэлчид нэгдсэн юм захиргаанд ороод хаанаа өргөмжлөөд ингээд нийлээд ирсэн. Эзэнтэй болоод. Тэгэхээр хүчрхэгдээд ирэхтэйгэн зэрэг хотонд тойруулаад ингээд хэрмүүдээ барьж эхлээд 500 жил буюу хүний насаар 25 жилээр тооцох нь 20 үеийн туршиныг барьж Чинши хааны үед бүгдийг холбож 6000 км-ийг холбосон. Одоо эдийн засгийн 28800 тааш дэлхийд дээр уржин зөвчөрсөн. Уржин дэлхийн түүхэн тэрний анх удаа. Яагаад гэвэл монголчууд сүүлд нь 470 онд өдөр тутамд 30,000 хятадыг баалаар авч ажиллаа. Тообо бий улсын үед 2100-ыг барьсан шүү дээ Донхаа хүртэл. Энийг ерөөсөө хятад тоолдгоо хэлдэггүй байсан байхгүй.
Тэгэхээр яг энэ дээр бидний өнөөдөр энэ телевизийн ярианы бас нэг юу бол бид нар тийм хятадын цагаан ирүүг бариусгийн бахархаад байх нэг бол тэр түүхэн бахархал тийм ээ. Одоо эндээс өнөө үеийнээс харахад манайхаас ямар нэгэн тийм үндэсний бахархал гэдэг юм тодорхой хэмжээнд одоо бий болж юу? Яг үндэсний бахархал, үндэсний одоо үзэл гэдэг маань ямар хэмжээнд байна гэдгийг нэвтрүүлгээд юм л да. Тэгэхээр бол цагаан ирмийг бариулсан тухай бол тусдаа түүх яваад байна. А гэхдээ ийм гээд он дараалд ярихад бол зайшгүй нүүдэлчд буюу бидний энэ газар нутгийн байсан өвдөд зоролцоод байгаа тийм ээ. Нөлөөллөөр шууд өөрсдөө хийгээгүй ч гэсэн нөлөөллөөр тэрний барихаас өрөхгүй төрсөн. Энэ бол зүгээр хэрэн барьж хамгаалт юм биш. Хил юм биш. Хойшин төрс хил шүү дээ. Дэлхийд дээр энэний өмнө нэг ч улс дэлхийн бүх түүхэнд хэрэм цайзаар хилээ барьдаг л байсан баг тийм байхгүй. Хил дотоос улс байгаа. Энд чинь хан улстай модон шангийн үед нийтийн тоолны өмнөх 198 онд цагаан хэрмээ хил болгоё. Энээс хойших номс мартагддаг. Энээс урагших нь дээл малгайтныхэд албан ёсны хил. Өөрөөр хэлбэл сууршвал Тариалангийн соёлд ард түмэн Бичээрийн малах хөдний соёлын шилд ард түмэн хоёрын тогтоосон улсын энтэгц улсын анхны хил, энэ дэлхийн анхны хил. Энэ бол одоо тэр үед тогтсон. Тэрний өмнө грек ромын тэрүүхэн газрын тэнгисэд хил албан ёсоор тогтоогоогүй. Яг нь ийм том баримтаар одоо овоо тавиад хэлэлцээд тавиад энэ бол тэрүүгээр бахархалтай зүйл. Монголчуудын дээр үеийн тэр улсын түүхэл агуу юм. Энтгийн асар их том юмнуудыг байгуулж өгсөн. Тэгээд явцын дунд бол яригднууд Таж Махал, Лампаар тасахгүй агра дийл химээл гэсэн энэний дунд байгаа. Тэгээд Евроаз гэсэн хоёр твийн доторх одоо жижиг үндэстэн гэж яриад байгаа боловч үнэхээр тэр талаар бол бахархал бол хүн болгоны дотор байгаа юм тийм ээ. Тэр өнөөдөр бид нар энэ учраа яаж олох вэ гэдэг асуудал байна л да. Энд л үндэстэн Монгол үндэстэн бүрэлдэж төр улсын төхөөрөмж бий болсноос Монгол үндэстэн бол эндээс үндэсний үзэл гэдэг юм гарч ирнэ. Тэр Монгол гэдэг үндэстний өөрийн үндэсний бахархал нь бол эндээс төрж өгдөг. Одоо түүх маань одоо ингэж нэг багцлагдсан уу? Тэг багцлагдж одоо зан гэдэг эзэнтэй болж байгаа юм. Толгойтой болж байгаа юм. Одоо яг тэгж та хэлж чадах. Одоо биш нь Монголын түүхэд Монголын нууц товчоо орчуулагдаад ороод ирсэн тийм ээ. Өөр ямар нэгэн цаасан дээр үл юм байхгүй гэдэг тийм ээ. А энэ түүхүүдийг дандаа гадныхан оруулжсэн. Одоо сүүлийн үед жишээ нь Чингис хааны тухай бол маш олон ном хэвлэгдэж бичигдэж гарч байгаа дотроо он цаг нэг зөрж байгаа тийм ээ. Үзэл бодлууд нэг зөрчилж идэх юм байл шүү дээ. Бидний зүгээс одоо яг юу хийсэн бэ гэдэг нэг асуудал байгаа даа байхгүй тийм ээ. Мэдээж энийг би яхаа зүгээр ярьж байгаа боловч та тодорхой хариулт өгөхгүй ч байсан болно. Дараа нь бид нарын сэдв маань ингээд үргэлжлээд явах учраас одоо энэ сэтгүүлч талаас нь харин бот орж ирээд энэ медиа тал дээр бид нар юу анхаарч байгаа юм бэ? Тийм ээ. Одоо жишээ нь бид нар өнөөдөр Чингис хааны тухай түүхэн кинонууд нэлээ хийх гэж оролдлоо. Амжилтанд хүрсэн юм байхгүй тийм ээ. А та нар санаж байгаа нүггүй юу? 1992 онд байна. Японууд орж ирээд их Монгол улс гэж нэг баримтад цуврал хийгээд Монголын эзэнт төрөн гэдэг бидний тухай хийгээд маш сайн хийсэн кино байхгүй үзүүлээд тухайн үед тийм нэг хүнд байхад биднийг бас нэг хомогшуулах гэж зорьсон кино юм шиг байна тийм ээ. Тийм хэмжээний хүртэл юм бид нар хийж чадаагүй байгаа байхгүй. Мэдээж Чингис хааны тухай кино хийсэн манай найруулагч зохиолчд сонсвол гомдгол багт. Гэхдээ энэ бол үнэхээр нөхцөл байдал маань тэр л байгаа л байхгүй. Медиа талдаа одоо бид нар яах ёстой юм? Гэхдээ хэрвээ үндэсний үзлийн тухай ярих бол миний бодлоор энийг сэдв маань хэрэгтэй гэж бодож байхгүй үндэсний. Яг тэр үндэсний үзлийг ус тайлбарлахгүй байхгүй. Орчин цагийн технологи хөгжсөн. Одоо ингээл Facebook байна. Одоо бүх мэдээллийн хэрэгсэлүүд яг бидний гарах үрдэрсэн үед үндэсний үзэл бол технологи хайтек болсон. Тэгэхээр энэ онлайн юусоо ашиглахгүй үндэсний үзэл гэхээр л одоо хаа нэгтээ хэдэн зууны өмнө эсвэл өчигдөр нэг ингээл нэг дээлтэй хүн туг ярьсан хүн гэдэг ийм имижээр хадгалаад байдаг. А үндэсний хөгжил бол сэргэн мандал, үндэсний хөгжил хэн хадгалаад байгаа. Гэхдээ бүгд л яг л тийм л имиж үүсчихэж тэр хадгалаад байгаа сэдвч юм бол өөрөө байж энэ өөрөө задрахгүй. Ерөнхийдөө бидний дунд байгаа. Нэгдүгээрт бол тодорхой хэмжээгээр төр засаг тодорхой хэмжээнд мэдээлэл аясаар том өөрчлөлтийг авчрах хэрэгтэй л дээ. Тэрийг ойлгох хэрэгтэй. Ойлгох хэрэгтэй. Хөөх хийх хэрэгтэй. 10 жилийн сургууль, дээрээс нь цэцэрлэгээс ахвал боловсролт нь ер нь үндэсний үзлэхээсээ илүү Монгол хүн гэж юу вэ гэдэг сэтгэл зүйг ихлээр суулгах хэрэгтэй байна. Тэрний дараагаар Монгол хүн юу их вэ? Зүгээр яг захаас нь автлаа. Одоо ингээл бид нэр Jack Rutherford гэл амар алдартай эрдэмтэн ингээл ярьдаг хүн байна шүү дээ. Мэдээж ухсаатны одоо зүг судлаасаа одоо Микки Маус үздэг биш тийм ээ. Одоо яг тэр талаас. Тэгэхэд тэр хүн бол
Чингис хааны Монголын нууц товчууд дээр суурилсан нэг юм тайлбар ном бичигдэл дэлхийн одоо юу гэдэг орчин цагийн англи хэлээр бол бестселлер болчихж шүү дээ. Чингис хааны түүх буюу бидний түүх болчихж байна. А яг тийм хэмжээний түүхийг бол Монгол эрдэмтэд бичсэн үү? Зарим нь бичсэн л байдаг юм шиг л үзэл ингээд харж байхад зөндөө янз бүрийн санал. Гэтэ нэгдэхгүй зах зээлд гарах. Тэгэхээр миний бодож байгаа үндэсний үзэл гэдэг эхлээд савлах хэрэгтэй юм шиг байна дотроо. Яг энэ юу юм бэ? Бид нар юу яриад байгаа? Орчин цагийн 21-р зуунаас үзмээр. Тэгэхгүй өнгөрсөн зууны үзэл бодлоор яриад энэ л нэг түүх юм байна гэдээ үзээд. Яг миний бодлоор бол үндэсний үзэл ерөөсөө ганцаараа түүх биш. Үндэсний үзэл бол бүх зүйлийг багсгаж байгаа хгүй. Өнөөдөр бид нар ямар технологи ашиглах гэдэг хүртэл тань холбоотой санагдаж байгаа хгүй. Ингээд дараагийн хамгийн гол өөр юм нь яг мэдлэг юм уу мэдээлэл байхгүй. Бид нар үндэсний үзлийг ойлгохын тулд эхлээд мэдээллийн амар том өөрчлөлтийг хийхгүй бол зөвхөн үндэсний үзэл байх ёстой. Эсвэл одоо юу гэдэг нэг борд арсны иргэн тойронд бид нар ярьдаг. Эсвэл зүрх одоо амгш уу дээр өмнө хэрэгтээр бол бид нар энийг зангидахгүй тийм ээ. Мэдээллийн бүтээгдэхүүн болохгүй байхгүй. Өөрөө чинь яриад байгаа тэр бодлогын хэмжээнд юм зангидахгүй. Хамгийн нэгдүгээр бодлогын хэмжээнд зангидахгүй. Хоёрдугаар Монгол хүмүүст энийг хүргэх мэдээллийн бүтээгдэхүүнийг асар ихээр гаргах хэрэгтэй байхгүй. Тэр кинонууд бол нөлөөлж байгаа. Бүгд нөлөөлж байгаа. Тийм бүтээгдэхүүн гаргах чадвартай уран бүтээлчд манайд бий. Байгаа шүү дээ. Байгаа шүү дээ. Юун дээр гацчихсан тэгээд. Нэгдүгээр хөрөнгө мөнгө хамгийн нэгдүгээр. Мэдээж тэд бүгдийг өдөөх тодорхой мэдлэг баг хэрэгтэй баг тийм. Мэдээж судалгаа хэрэгтэй. Түүхчдтэй нийлэх хэрэгтэй. Киночд өөрсдөө дангаараа кино хийж байхгүй шүү дээ. Түүхчд киночд нийлжиж түүхэн кино хийх хэрэгтэй шүү дээ. Одоо бол бид нар хөвчлэн дангаараа л одоо түүхийн кино хийж болно. Эсвэл уран сайхан талаас нь бодоод шүү дээ. Тэгэхээр түүхийн тухай кино гэдэг аргаар хөрөх гэж байгаа болохоос биш киногтэй хүмүүст үзүүлэх гэж байгаа шүү дээ. Кино чинь түүхийн тухай үзүүлэх гэж байгаа. Амраа төрийн бодлогын тал дээр бол бид нар мэдээж 90 оноос эхлээд анх ярьсан гэх юм уу одоо энэ хаалттай байсан сэдв шүү дээ. Чингис хааныхаа тухай өшөө мөшөө ч юм уу ойг нь хийх гэсэн бол тодорхой хэмжээнд хэлмэгддэг байсан тийм ээ. 90 оноос бол энэ нээлттэй сэдв болсон боловч эргээд төрийн бодлогын хэмжээ буцаад зангидагдаж чадаагүй юм шигээр хүмүүст ойлголттой байгаа байхгүй. Ер нь бол энийг яах ёстой. Бид нар ямар нэгэн байдлаар үндэсний үзлээ сэргээхийн тулд залуучуудаа хүмүүжүүлэхийн тулд энэ сэдв дээр бол асуудлыг нэлээд анхааралтай авах нэг сэдв юм шиг байна тийм ээ. Тийм зүгээр үндэсний үзэл гэдэг маань өөрөө их ярвихтэй сэдв л дээ. Шинжлэх ухааны талаас ч аваад үзсэн гэсэн арга зүй талаас нь аваад үзсэн ч гэсэн бас нэг тийм тогтсон ойлголт бол үндсэндээ байхгүй байна. Тэгээд тэр түүхэн тодорхой нөхцөл байдлаас тухайн улс орны өмнө ямар асуудал шийдэгдэж байна, тухайн үндэсний өмнө ямар асуудал шийдэгдэж байна, тэрүүнтэй уялдаа холбоотойгоор тэр үндэсний үзэл гэдэг нь бол янз янзын өнгө аястайгаар илэрч гарч ирдэг юм шиг байна. Тэгээ өнөөдөр нэг юм ярьж байдаг 10 жилийн дараа 20 жилийн дараа бол тэр нь шал ондоогоор тайлбарлагдаад явдаг янз янзын юмнууд л байдаг л да. Тийм учраас би зүгээр энийг бол өөрөө их яриухтай сэдв. Энэ дээр бол шинжлэх ухааны талаас нь бол нэлээд дөрвтэй судалгаа хийгдэх ёстой маа гэж үздэг. Барууны орнуудын одоо хийсэн судалгаануудыг хараад байхад ч гэсэн концепцийн хувьд бол national identity гэж ойлголт тийм ээ, nationalism гэж ойлголт юм уу. Энэ бүх ойлголтууд чинь бас яг ингээд нэг тийм тогтсон юмнууд бол байдгүй. Зүгээр тухайн хүн тэгж үздэг, энэ хүн ингэж үздэг л гэж ярьдаг болохоос биш яг ийм юмаа гэж байдгүй. Тэгээ энэтэй уялдаа холбоотойгоор надад нэг 2-3 зүгээр л яг тохиолдсон явдал толгоонд орж ийн л да. Би нэг жил гаруй өмнө нэлээд Сингапурын нэг нэлээд том даргатай бас нэг сууж ярих бололцоо олдож ирсэн. Тэгээ би түрүүнээс асууж ирсэн л да. Та одоо өөрийгөө ер нь хин гэж үздэг вэ? Хятад хүн гэж үздэг үү? Тэр чинь Сингапурч үндсэндээ 100% хятад үндэстэн шүү дээ. Тийм хятад. Ер нь 90% за 90% ч үнэ тийм ээ. Хятад гэж үздэг үү? Эсвэл та Сингапур гэж өөрийгөө ойлгодог үү гэж. Тэгээ ер нь Сингапур гэж одоо үндэстэн байна уугүй юу гэж би асууж ирсэн тэр хүнээс. Надад тэр нь өөрөө сонирхолтой байна. Яг тэгвэл тэр ойлголт маань эцсийн бас ямар нэгэн байдлаар давуулгаж аваад Монголд төрж ирээд бас бид нар бас өөрсдөө ойлгоход хэрэгтэй юм болов гэсэн бодол л доо. Тэгээ тэр хүн бол юу гэж хэлж байсан бэ гэхээр бол яг миний үеийнхэн тэр настай хүн байсан л да 70 төгсөж байгаа хүн. Тэр хүн бол юу гэж хэлж байсан миний үеийнхэн бол өөрсдөө хятад гэж үздэг. Харин энэ залуучууд бол өөрсдөө чи хинбэ гэдээ асуух тэр хятад гэж хэлдэг. Би Сингапур гэж хэлдэг. Би Сингапур юм гэж хэлдэг гэж. Тэгээ энэ нөгөө үндэсний үзэл гэдэг маань жоохон хаанаас юунаас эхэлтэй юм ямар учиртай юм бэ гэдгийг бас илэрхийлж байгаа нэг зүйл юм болов гэсэн бодол байгаад байгаа. За гэтэл одоо жишээ нь Шотландд амьдарч байгаа нэг хүнийг одоо хин гэж хэлэх вэ гэдэг асуудал гараад ирж байна. Одоо нэг Смис гэдэг нөхөр байж байна тийм үү? Чи Шотланд юм уу? Эсвэл чи Британи хүн юм уу? Тийм ээ? Хин чи
нөгөө national identity чи юу юм? Их Британи гэж хэлэх юм уу ч үгүй эсвэл Шотланд гэж хэлэх юм уу. Тэгээд ихэнх нь болохоор асуух төр Шотланд гэж хэлээд байгаа. Шотланд гэж хэлээд байгаа. Тэгэхээр дахиад эн чинь бас л нэг өөрөө нэг тийм сонин үр дагавар гаргаж ийн л да. За тэгээ Югославд болсон, хуучин Югославд болсон үйл явдал тэр задарсан үйл явдал одоо энэ Суданд болж байгаа үйл явдлуудыг бид тэр улс болгон өөрөө нэг юм асуудалтай байна тийм ээ. Ялангуяа сүүлийн одоо энэ 90-ад оноос хойш тэр нэг социалист систем задарч унаад энэ юм өрнөснөөс хойш бол энэ процесс айгүй хүчтэй явж байгаа байхгүй. Тэгээ энэтэй уялдаа холбоотойгоор ер нь одоо улс үндэстэн гэдэг маань чухам юу юм бэ? Түүний онцлог нь юу юм гэдэг нь identity гэж өөрөө чинь томьёолоод байгаа. Тэр юм чинь бол их олонний анхаарал татаад байна л да. Тэгээ бид нар энэ дээр бас зүгээр суугаагүй л дээ. Зүгээр суугаагүй бид нар одоо өнгөрсөн жил Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гэдэг энэ баримт бичгийг баталж гаргасан байгаа юм. Тэгээ энэ үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дотроо бол Монгол улсын үндэсний язгуур ашиг сонирхол гэж үе юм. За нэгдмэл байдлыг хамгаалан баттгах үндэсний аюулгүй байдлыг анхдагчдаа нөхцөл нь болох тухай асуудал парламентын засаглалтаа суурилсан нийгмийн доктортой байдлыг хангасан ардчилсан төрийн тогтолцоо нь үндэсний аюулгүй байдлыг хангах баталгаа мөнгө чи өөрөө түрүүн ярьж шүү дээ одоо тэр технологи хүртэл тэр үндэсний үзэл гэдэг юм дотор чинь бас дотор нь явж явах хэрэгтэй гэсэн санаанууд чинь дотор явж байгаа байхгүй. Тэгээ төрийн аюулгүй байдал гэж байна, нийгмийн аюулгүй байдал гэж байна, иргэний аюулгүй байдал гэж байна. За тэгээд дээрэс нь үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж хамгаалж хөгжүүлэх нь Монгол үндэсний оршин тогтнох үндэс амин чухал дархлаа гэж ингэж томьёолж байгаа. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дээр бүр ингэж томьёолж. Цаасаар бол гарцсан байна тийм ээ. Гэхдээ эн чинь одоо тэгээд төрийн бодлогын нэг гол асуудал шүү дээ. Тэгээд энэ дээр бас нэг сони юм нь бол юу юм бэ гэхээр бол урд өмнө томьёологддоггүй байсан томьёоллууд хүртэл орж ирсэн. Тухайлбал эх оронч үндэсний үзлийг дээдлэх гэж. Урд баримтчгүүдэд иймэрхүү юмнууд бол үндсэндээ байгаагүй байхгүй юу? Энэ бол эх оронч үндэсний үзлийг дээдлэх. Эх оронч гэдэг үгийг авчих дээр үндэсний үзлийг дээдлэх гэж томьёологдод байгаа биз? Гэхдээ энэ ч тодтгол нэж өгöd. Эх оронч үндэсний үзлийг дээдлэх асуудал юм шүү. Тэгээ энэ дотроо юу оруулж ийн гэхээр бол иргэн бүрийн үндэсний үнэт зүйлээрээ бахархагч байх, тэдгээрийг хайрлан хамгаалагч байх, тэн хөгжүүлэгч байх нь эх оронч үндэсний үзлийн одоо их үндэсний юм а гэж ингэж томьёолж өгсөн байна. Тэгэхээр манай төр засаг маань бас үндэсний үзлийн тойрсон асуудлын хүрээнд дотор бас ингээд бодлогын баримтчгээ гаргаад энэ дотор бас гол юмнуудаа бол ерөнхийд нь зангидаад өгчихсөн байгаа. Зүгээр учир дутагдaltaй зүйл юу байгаа вэ гэхээр бол энийгээ бид нар нэг их олон түмэнд хараахан бас хүргэж чадаагүй. Уул нь бол энэ дээр тодорхой заажсан байгаа юм л да. Төр иргэний хамтын ажиллагааг хангаж байж энэ асуудлыг өргөн мэдээлэл мэдлэгтэйгээр ард иргэдэд одоо хүргэж байж тэгээд энэ үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд иргэн болгон өөрийнхөө хувь нэмрээ оруулах бололцоог нь бүрдүүлж өгөх ёстой гэдэг ингээд энэ баримтчгийн 1-2-ын 2 тул заагаад өгсөн. Би бол яг зөв мэдээлэл тал юм шүү дээ. Тэр ингээд яг үндсэн одоо амьдралын фронт дээр мэдээлэл талын хүмүүс ажиллаж байхад үндсэндээ эх орондоо хайртай үгүй гэдэг асуулт нь одоо энэ сууж байгаа таавч энд ажиллаж байгаа студент хүмүүс ч нэг л хариулт хэлнэ шүү дээ. Тэгээ яаж хайрлаад байгаа юм бэ гэдэг асуултанд юу ч хариулж чадахгүй байхгүй. Гэхдээ хариулж чадахгүй. Чи зүгээр интернет руу ороод тэр одоо үндэсний үзэл гэдэг чи одоо хайгаад үз. Би өцгтөр энэ хүнээс даалгавар аваад бас жоохон гэрийн даалгавраа хийлээ л дээ. Тэгээ интернет руу ороод сайтн дээр үндэсний үзэлгээд монголоор одоо текст бичээд тэгээ ирсэн чинь жижигхэн хүүхдүүд үтсэн байна. Одоо нэг 10-аас 20 хэд насны хүүхдүүд. Тэдний чадлж байгаа зөндөө их бичсэн байж байгаа. Тэгээ маш тодорхой хэлж байгаа байхгүй хүүхэд. Гэхдээ чи нэг богч адилж явж байгаад бохоо битэг гудамжинд нулимаад байлт. Тэр чинь л үндэсний үзэл шүү дээ. Эх орноо бахархаж байгаа, эх орноо харилж байгаа шүү дээ. Тэрнээс гудамж талбай дээр гаргаад цээжид дэлдэл би эх орондоо хайртайгаа ташгараад байх биш. А ерөн зүгээр бүр албан ёсны нэг томьёол байдаг шүү дээ. Гэхдээ чи олон юм яриад байхгүй зүгээр л татвараа төлчих л та. Татвараа төлчихдөг байх. Одоо тэгээд яг үндэсний үзэлтэй за илгэжсэн санаа аягүй тавьчихаа. Миний илгэжсэн санаа яг хуу энийг өөрөө мэдээллийн бүтээгдэхүүн болгож хэрэглээний түвшинд авч тавихгүй болохоор онлын хувьд юм уу эсвэл нэг үзэл суртал талаас байгаад ахаар үзэл суртал талаас нь ойлголттой болох гэдэг шүү дээ. Түүний хэлдгээр эх орондоо хайртай. Одоо ингээд цаасан дээр бол юм гарчлаа гэж юм тийм ээ. Ийм юм гарлаа гэнгүүт мэдээж 2.7 сая хүн маань эх орондоо хайргүй гэдэг юм тун ховор баг. Гадаадд бодсон шотландууд ч гэсэн шотландд хайртай. Бүгдээрээ л хайртай. Тэгэхээр энийг замбраатай болгохын тулд бид нэр иймэрхүү яриа гэснээр сэтэд бид энэс дараас төдөөсөд явах л баг л та. Тэгэхээр бол бас юмыг
гадаад орчин тулгамдж байгаа сорилт эрсдэл гэсэн ийм үндэсний аюулгүй байдлыг одоо бүрэлдэхүүн хэсгийг хангах арга зам гэсэн нэг цаас бол гарсан юм байна. За ингээ гарангууд эндээс яа гэм хэрэг ийм цаас гарсан одоо улсын төсвөөр мөнгө гаргаад кино хийнэ гэх. Нэг намын харьяалаар ороод ирдэг байхгүй. Намын харьяалаараа ороод ирэн намын харьяалаараа кино хийчихнэ. Нөгөө түүх маань намын харьяал руу явна. Ерөөсөө манай тогтцсон медиагийн үд суртал юм. Энэ эвдэгдэхгүй байна. Тэгээ медиа ингэ дураараа шийдэд байгаа чинь бас биш. Төрөөс барих, төрөөс дэмжиж байгаа. Медиаг харж байгаа, шийдэж байгаа шийдэл нь медиаг яаж ашиглах вэ гэдэг дээр тийм алхам хийж байгаа. Түүнээс медиа бид нэр энэ намыг дагаж энэ телевиз кино хийх гэж байгаа юм ерөөсөө биш үү? Яг хийх гэж ёстой юм л да. За одоо мөнх хоёр судалгаа хийдэг. Одоо юу л одоо баг өдний насалт судалгаан дээр хэлээ явсан. Өөр Монголын тухай судалсан тийм ээ. Бурайд Монголын тухай судалсан, Хазар Монголын тухай судалсан, одоо яг Монгол үндэсний тухай судалсан. Энэ тал дээр одоо бидний яриад байгаа сэдв дээр яг Монгол хүн гэж одоо яг их юм. 2.7 саяар тоологдсон Монгол паспорттай хүмүүсийг Монгол гэх юм уу? Одоо нөгөө гадна дотн байгаа хүмүүсээ Монгол гэх юм. Тэд нар гадна дотн байгаа бол тэд нар яах ёстой? Бидний ярьсан үндэсний баатар гаргаад ирэхэд хамт баграх ёстой юм уу? Тэндээ байгаа баатраараа бахарах ёстой юм чи тийм. Энэ тал дээр өөрөө судлаач хүн. Тэгээ би хэлье. Одоо энэ эх оронч үзэл гэж байна шүү дээ. Эх оронч үзэл гэдэг маань яг өөрийн одоо улс орноор хязгаарлагдах ёстой юм үзэл байна л да. Өөрийнхөө эх орныг хайрлж хамгаалахын тулд одоо бүхнийг хийх мэдэх. Эх оронч үзэл маань одоо шууд үндэсний үзэлтэй бол давхцахгүй байна. Монгол улсын одоо иргэн монгол хүн байсан ч, казах хүн байсан ч, өөр үндэстэн хүн байсан ч эх оронч байх ёстой. Эх орныхоо төлөө амиа өгөхөд бэлэн байх ёстой. Ийм иргэний үүрэгтэй байна. Тэгвэл үндэсний үзэл гэдэг бол одоо манай улсын хэлээр бол хязгаарлагдахгүй байна. Монгол үндэстэй хүн бол одоо Монгол үндэстний одоо бүхлээр нь харна. Үндэснийг тодорхойлоход бол одоо хэлний нөхцөл байдлыг их авч үздэг л дээ. Одоо тэр бол одоо тэр хэлээрээ ярихгүй байгаа ч гэсэн хамаагүй хэлний түүхэн нөхцөл байдал нь ямар байсан тийм ээ. Тэгэхэд бол одоо энэ Монгол хэлт төмнүүд за яг гадаад улсад бол одоо people's народын энэ төрөд ард төмнүүд гэсэн байдаг л да. Одоо бид нар бол ярихдаа бол төмнүүд гэж хэлээ л да. Энэ бол ерөөсөө юуны юм бол Монгол хүн байна тийм үү? Одоо зарим нь өөрсдөө одоо тэр өөрийгөө тодорхойлох байдлаар бол Монгол биш гэдэг юм болсон явдал байна. Орсын монголчуудын хувьд байна. Бүрээд одоо халимаг энэ төр бол ууссан тийм ээ. Тэрийг бол Орос бол одоо энэ Монголоос нь ингээд салгахын тулд Монгол цөмөөс нь салгахын тулд та нар бол өөр үндэстэн гэж хэлээд ингээд олон жил явцсан учраас өөрийгөө нэгэнтээ үндэстэн гэж хэлүүлсэн ийм төмөн бол одоо эргээд одоо ястан гэдэг юм өөр үндэстний хэсэг гэж хэлүүлэх бас тийм дургу психолог бүрддэг юм л да. Тэгвэл тэр бол одоо хамаагүй байна тийм үү? Бурайд халимаг гэдэг бол одоо 30-аад он хүртэл нэг утга зохиолын хэлтэй ийм хэлний түүхэн нэгдмэл нөхцөл байдалтай байсан учраас монгол хэлт төмөндөө хамаарад энэ бол одоо монгол үндэстэнд багтж байна. Үндэсний үзэлтэй хүн бол одоо энэ бүх одоо монгол хэлт төмнүүд гэж үздэг 10 сая орчим хүний сайн сайхны төлөө бодож явах юм байна. Энэ бол эх оронч үзлээс бол юм ялгаатай байна. Монгол улсын иргэн одоо монгол ийм үндэсний үзэлтэй хүн бол тий монгол эх орныхоо төлөө бодно. Тэгвэл одоо бусад улсад амьдарч байгаа бас ингээ монгол уугуул одоо хүмүүс шүү дээ бүрээд унж байт юм уу. Энэ бас одоо өөрийнхөө эх орны өмнө бол хүлээсэн үүрэгтэй байна. Тэгвэл үндэсний үзэлтэй монгол хүн гэдэг маань одоо ямар ч улсын иргэн байсан нэг үндэсний төлөө бас юм сайн сайхан яваасаа гэсэн ийм хайрлах хамгаалах үзэлтэй байдаг байна. Тэгээ одоо монгол хүн гэдэг маань би ингээ хэлчлээ. Монгол үндэсний үзэл гэдэг маань одоо энэ одоо нийт үндэснээ сайн сайхан явуулахын төлөө ингэж зорж тэмцэж явдаг ийм л үзэл юм да. Тэгээ сүүлийн үед одоо үндэстний үзэл гэж ярьж байна тийм ээ. Үндэстний үзэл гэдэг бол энийг бол яг хөө тийм залуучуудын хувьд энэ нэгдээд байгаа үзэл байгаа юм. Тодотох орлого юм а гэж бодож байна. Яг бол энэ үндэсний одоо цагуурын станц ч гэдэм үү те үндэсний татварын газар ч гэдэм үү үндэсний гэдэг үг маань сүүлийн үед ингээд улсын гэдэг үгтэй ингээд адил утгатай ингээд болоод ирээд байгаа учраас залуус маань ингээд үндэсний үзэл гэдгийг зөвхөн монгол үндэсний үзэл гэдгээ тодотох ийм санаа бас төрсэн байна. Яг гоо үндэстэн гэдэг бол одоо нэг язгууртай нэг л үг юм л да. Монгол үндэс гэж ярьдаг тийм үү? Үндэс язгуур гэж ярьдаг. Энэ дээр бол одоо тэн гэдэг ингээд бүтээвэр залгаад үүссэн одоо тэр үндэсний үзэл гэсэн ч болно, үндэстний үзэл гэсэн ч болно. Гэхдээ сүүлийн үед бол тэр олон газар одоо тийм нэг үндэстний гэсэн нэртэй болчихсон учраас те тоддох үүднээс ингэж хэлж байгаа юм байна. Би яг хөө тэгж үндэстний үзэл гэж хэлж болох нь болно гэж бодод байгаа юм. Гэхдээ бол аль аль нь ч гэсэн хэрэглэгдэж болно гэж бодож байгаа. Одоо тэгээд яг хөө туваа монголчууд тийм ээ, хазар монголчууд энэ асуудлаар л бид нар бас өшөө судлах хэрэгтэй байна. Өшөө судалж байж
Энэ одоо хүмүүсээс ямар хэсгийг одоо Монгол үндэсний судлах гэдэг яаж судлах вэ? Өнөөдөр тэнд нь очиж судалдаг юм уу, байгаа материалаар судалдаг юм уу, интернетээр судалдаг юм уу, хоёр улсын хооронд хилцээр гэрээж судалдаг юм уу гэж нэг асуудал гарч ирж байгаа. Энэ бол одоо би энийг яагаад ярьж байгаа нь өөрөө судлаач хүн судална гэдэг дээр бол цаг хугацааны юм гараад байна шүү дээ. А яагаад гэвэл сая манай ерөнхийлөгч бол дэлхий дээр байрласан монголчуудад дуудсан. Монгол Улсын засгийн газар зөвгийн үүр гэдэг програм зарласан тийм ээ. Энэ хоёр бол харахад бол нэгэн зөвгийн үүр гэдэг нь Монгол хүн гадаадад ажиллаж байгаа бол ирээч гэсэн. А ерөнхийлөгч ярьж байгаа бол Монголын уугуул үндэстнүүд Монголдо хандаач гэсэн хандлага юм шиг байна тийм ээ. А тэгэхээр энэ юунаас болж ирэхээр бид нэр хэрвээ зөв голдрогоор яваад зөв улс орноо удирдах тийм хэцүүлдэг. Гэхдээ тийм мөрөөдөл бай гэж одоо бид нар тойрч бас улс төрч хүмүүс сууж л да. Ажил намынхны гол мөрөөдөл бол тийм. Монгол улс хөгжөөд Солонгос шиг юм уу Сингапур шиг болоход энэ улсууд наашаа ороод ирнэ. Ажиллах гэж юм уу, амьдрах гэж юм уу тийм ээ. Ийм тохиолдолд бид нар ямар бодлого барих вэ? Энэ бодлого одооноос зэгцэрсэн бодлоготой байхгүй юм бол үндэснүүдийг ялгуулж болохгүй тийм ээ. Энэ өөрөө бид энэ бол тийм үндэстэн учраас тэгнэ. Энэ бол ийм үндэстэн учраас тэгнэ. Нэгэнт одоо Солонгос руу чинь зөвхөн манайхаас их чинь 40-50 мянган монголчууд очиод хараар ажил хийж. Араб хөгжиж байгаа солонгосууд өөрсдөө хэдэн саяар очиж ажилладаг байсан. Японууд Америк руу ажилладаг байсан. Энд чинь нөгөө хөгжил дагсан миграцл яваад байсан байл да. Манайх энэ уул уурхаагаад зөв хөгжих юм бол энэ миграцаас бид нар яах? Энэ талдаа баахан муслим шашинтууд энд одоо христийнх энд нэг гүнзгийхэн байдаг тийм ээ. Тэгээ бид нар ямар ялгаал үүсэх юм бэ? Одоо Афганистанд байгаа хазар үндэстнүүд яг ор бусд нь орохгүй гэх юм. Өрөөд Монгол ороод Оросууд орохгүй гэх юм гэдэг ч юм уу. Ийм юм руу тулгарх юм харагдаад байгаа. Тийм. Би одоо тэр олоолаа болно гэсэн энэ уриалгыг бол үнэхээр дэмжиж хүлээж авсан л та. Энэ бол ерөөсөө энэ манай их гүрэн унаад тогоон төмөр хаан одоо Монгол нутг руугаа буцсныхаа дараа ер нь анхын их нутгата гадагшаа явсан монголчууд бол нэгдэж одоо хурж ирээчээ гэж ингэж одоо бодлого явуулж байсан энэ үеэс ихтэй тэгээд одоо 10-20 оны манай одоо үндэсний их хувьсгалууд байна. Энэ хувьсгалын удирдагчид бол ерөөсөө бас энэ Монгол хүмүүсээ хэлийн чанд байгаа угуул Монгол хүмүүсээ эргүүлж одоо татах юм бодлого явуулаад одоо бариадуудыг татж байсан, өөр монголчуудыг татж байсан, баргуудыг татж байсан олон мянган шүү дээ. Тэгээд Шинжаан зоримгоор тэгээд бол одоо манай эдийн засгийн хүчин чадал одоо хүн ам одоо геополитикийн нөхцөл байдлын бүх тал нөхцөл нь одоогоос одоо хайгуу зөөрлөхгүй хэн аргагүй юм уу байсан. Тэгэхэд энэ бодлого явуулж яасан байна. Энэ улс болгон ерөөсөө тийм өөрийнхөө илгэн садан үндэс нэгтнийг татах тийм бодлоготой байдаг байна. Орос хүртэл одоо тэр нэг Путин гаргасан шүү дээ. Уг бол Оросын угуулуудыг одоо буцааж ирүүлэх одоо тийм зарлиг байна. Казахстан гаргасан. Тийм Казахстан байна. Би одоо нөгөө тийм юм баймааргүй улсуудын жишээнээс ярьж байна л тийм ээ. Хятад улс хүртэл одоо тийм нэг сонголттой юу хэрэглээд байгаа байхгүй репатриац угуульшуул. Одоо тийм шилдэг бизнесмен, шилдэг хүмүүсийг бас ингэж сонголттойгоор одоо эргүүлж бас татах юм бодлого юус улс болгонд байна. Манайд бол харин байхгүй байсан байна. Манай энэ хууль эрх зүй төрийн бодлого дээр Монгол үндэстэн гэдэг ийм ойлголт ерөөсөө байхгүй байсан. Одоо ер нь бол ийм олон үндэстний улс гэсэн ийм концепц яваад байсан юм уу гэж би одоо хараад байгаа. Энэ одоо зөвлөлтийн большевикуудаас эхлээд одоо тэр Монголд ийм олон үндэстэн байгаа юм шиг ийм нөхцөл байдал интернэшнлизм гэдэг ингээ яриад одоо казахуудыг одоо ингээд үндэсний аймаг байгуулах тий. За ингээд одоо яс үндэс гэдэг дээр одоо Монгол гэж бичиж болдгоо одоо ингээд ястнаараа бичдэг. Энээс улбаатайгаар тэрийг ерөөсө залруулгүйгээр Монгол үндэстэн гэсэн тийм ойлголт байхгүйгээр үдий нэгдсэн ойлголтгүй байгаа тийм байхгүй. Монгол сая хүртэл би нэг телевизээр ямар телевизээр ТV9-ээр байна уу да тэр наадга суугаано гэлүүдээ нэг тийм нэвтрүүлэг би нэг баян үлгийн нэвтрүүлэг юм гэсэн чинь Увс аймгийн харьяад нэг бүх хүн яриад байхгүй. Энэ юу нэвтрүүлэг гэсэн чинь Увсын өөрсдөө нэвтрүүлэгтэй болцсон юм аа. Энд чинь нөгөө үндэстэн задрах гэдэг нь үндэснийг ямар нэгэн байдлаар хоорондны ялгах тийм ахуйруу медиаг ашиглаж ороод байгаа байхгүй. Энд чинь Монгол үндэстнийг яаж нийлүүлэе гэж яхад нь тусдаа нэг тийм нэвтрүүлэг хийгээд ингээ явж идэг тийм ээ. Одоо Увс хүнч гэдэг юм уу. Энэ бол нөгөө бодлого маань байхгүй болсноос. Өнөөдөр яаж нэхэхээр бид нар Солонгосын юу сериалуудыг үздэг. Солонгосын ямар нэгэн баатруудын нэрийг чийжилсэн байгаа гэдэг. Нөгөө телевизээр бас. Яг Солонгос үндэснийг ингээ хараад үзэхээр яг тийм одоо имперч гэдэг юм уу тийм байтугай баатрууг дандаа байгаад байгаа байхгүй. Хүн иргэшилж явсан шүү дээ. Түүхэн ерөөсөө бэгчээ Корейг 3 юм байж бол 1218 онд Монгол дагаж ороод явсаар бол хамгийн сүүлд Японоор төчөө тавиад дуусна шүү дээ.
Тэр одоо манай чинь тийм жилээр нэг ингэж нэвтрүүлэг үзээ сурцсан. Тэгээд одоо нэг олон баатар нэг олон хаан гараад чэйжилсэн сууж байгаа. Тий. 60 70 Оригэл тугаад байгаа. Хятад зэдлэгт баруун сяас, зүүн сяасын төг шал өөр үндэстэй хятад. Өдөөгөр явна тэр киног чинь бүгдээр нэрийн чийжсэн тэр баатард гэсэн одоо тэрнээсээ саллаа, эннээсээ инглээ, тэрийг алчлаа гэд манай түүхээсээ илүү тэрэгдэд хиймэл түүхийг чийжилсэн байгаа даа. Тэгээд өнөөдрийн манай сэдв бол үндэсний үзэл, үндэсний бахархал гэдэг ингээд ярих гэхээр түүх маань замбраатай биш байгаад байгаа тэр буруу байгаа юм болов уу гэсэн. Ийм нэг бодол төрөөд байгаа. Шинжлэх ухааны академи бол ерөөсөө тийм баталгаатай мэдлэг гаргах одоо ийм байгууллага шүү дээ шинжлэх ухааны академи чинь. Тэгэхээр саяхан одоо би тэр 5 ботыг бол өөрөө ихтэй уншаагүй. Түүнийг бол одоо тэр урдын зөвлөлтийн үеийн одоо үзэл сурталчилсан түүхтэй бас одоо ойролцоо төстэй юм нэлээд болсон юм түүх гарсан байна. Сайн хангалттай ажиллаагүй байна гэж их олон хүмүүс шүүмжилж байгаа л да. Одоо тэр байдлаасаа гараад тэр урд нь одоо юу бичсэн ямар материал байна гэдгээ одоо тэр харахгүйгээр тий тэр 70 жилийн материалаа тэрнээс бүрэн хамаарахгүйгээр ерөөсө Монгол үндэсний түүх ямар ёстой байх ёстой вэ гэдэг үүднээс харж л одоо ингэж бичих хэрэгтэй байна. Тэгээ одоо энэ та түрүүн ярьжсэн тийм ээ энэ хүннүүгийн оёог одоо яаж тэмдэглээд байгаа юм. Тэр бол ерөөсө одоо модон шаны юу гэж ярьдаг. Энэ бол одоо хятадын одоо хан зүсгээс сэтгүүлсэн юм нэршил байна. Сүүлийн үеийн судалгаагаар бол одоо энэ чинь Баатар эзэн хаан гэсэн юм утга байсан юм байна. Тэрийг бол одоо тэр эртний дуудлагыг одоо мартчихад ингээд одоо хятадын одоо орчин үеийн бараг шахуу дуудлагаар тэр ханзыг уншаад байгаа учраас модон шаниуг болоод байна гэж ийм одоо хүртэл верс гарч байгаа. Тэр нэлээд үндэслэлтэй байна. Энэ модон шаниуг одоо хаан ширээнд суусан энэ ойг одоо манай төрт ёс үүссэн ой мэтэр ингэ тэмдэглэж байна л да. А тэгэж одоо модон шаниугийн өмнө одоо төмөн гэдэг одоо аав нь байж л байсан байна. Төрт ёс байж анхны хүн голс гэд нэрлэхэд гуанти гэж шан юу хэдэн түгнэ байж гуанти. Тэрний дараа 4 юм уу 5 шан юу тасраад төмөн дээр ирж байгаа. Төмөн нийтийн тоолны өмнө 235 юм уу 30 оны үед таан ширээн зуусан. Тэгээ хүмүүсээс жаахан гомдол яриад байна л да. Үндэсний үзэл, үндэсний бахархлаа яриач, түүхөө яриад байна. Тэгэхээр түүхээ мэдэхгүй бол үндэсний үзэл, үндэсний бахархал өөрөө их тийм наалдахгүй яваад байгаа шүү, тийм ээ. Би зүгээр энэ дэр нэг тодтгол хэмээр санагдчихлаа саяны яриад бас зүгээр Монголд бол үндэсний тэр үзлээ одоо байхгүй байсан үндэст ингэж ойлгодгүй байсан гэж бас хамаагүй хэлж болохгүй байх л да. Зүгээр энэ шинэ үеийн түүхийг аваад үзсэн ч гэсэн одоо хичээнгүү сайд сэрэн дөрж байгаагаас гуулаад амар сайд байж гин. Тэр бол бүгд л бол Монгол үндэснээ яаж авч гарах уу, цааш нь яаж хөгжүүлэх үү гэдэг асуудлыг л одоо хөндөөл аваад явдаг байсан. За тухайн үедээ асуудлыг судлах тэр бололцоо нь бол бас нэг үзэл сурталчилсан элдв янз юмнаас болоод бас тэр болгон амар байгаагүй л дээ. Гэхдээ Монголын шилдэг сэхэтнүүд тухайлбал одоо Жүгдэр багш байж байна та мэдэх ёстой тийм ээ. Жүгдэр багш бол өөрийнхөө шавнараар дамжуулаад Монголын философи сэтгэлгээ гэдэг сэдвийн хүрээнд дотор ч юм уу Монгол улсын түүхийн хүрээнд дотор бол энэ үндэсний үзэл, үндэсний бахархалтай холбоотой асар их материал гаргаж тавьсан шүү дээ. Зүгээр тэр шагдар Жүгдэргаан тэр бичсэн юмнуудыг л хараад үзэж яхад бол ямар ч монгол хүн гэсэн уншихад бол үнэхээр л энэ Монгол гэдэг чинь ямар агуу юм бэ? Ямар агуу оюуны мундаг өв соёлтой байсан юм бэ гэдгээ хүлээн зөвшөөрнөд 70 гуай хийсэн судалгаанууд байж байгаа. Гүнжин Сүхбаатар гэдэг маш мундаг судалгаанууд байж байгаа шүү дээ. Тухайн үедээ тэр үзэл суртал элдвэн центр нэг намын дарангуул марангуул эмээс бол тэрийг нэг их хил гаргадаг. Тэгтээ гартаа нэг 2 3 бас нэг гарын шавнартай байсан. Тэр хүмүүстэй ингээд юмаа сургаад явж байсан. Одоо харин юм чөлөөтэй боллоо тэрийг харин нэг жоохон одоо өргөжүүлэх тэр гаргаж ирэх бололцоог нь хангаж өгөх хэрэгтэй юм шиг л байгаа юм л да. Тэр бололцоог хангахын тулд яах ёстой вэ гэдэг юм дээр л бид нар бас анхаармаар байгаа юм да. Жишээ нь өнөөдөр хүүхдүүд цэцэрлэгийн наснаасаа эхлээд цэцэрлэгт орлоо сургуульд ороход хүн төлөвшдөг. Одоо Японуудын судалгаа бол үндсэндээ 7 наснаас доош гэж хэлчихэд байна тийм хүн төлөвшөх. Одоо ах уу гэх юм уу. Тэр дотор л одоо бид нар түүхтэй ороо юм чинь тэр түүхүүдэд хүүхэлдэйн киногоор нь оруулдаг. Одоо энэ хүүхэлдэйн киноны програмууд чиний хэлээд байгаа мессеж зөв л дээ. Сошиал медиа гэдэг юмар дамжуулаад одоо энийг хөрвүүлэх ёстой гэж. Тэр солонгосууд бол киногоо хийгээд байгаа харахад нэг кино хийгээд байгаа юм шиг боловч үнэн хэрэг дээр сад бодлого нь бол яаж ийм нөхтөр бол түүхэн орон зайгаа тэлээд байгаа байхгүй юу? Нэг хааны тухай гаргаж ирээд 1000 жилээр тэлээд 2333 жилийн төрийн төгтөг хорлог хийх гэж оролцсон гэж. Одоо сошиал медиаг яагаад ингэж гаргаад ир. Тэгээд тэрнтэй чинь адилхан манай одоо энэ залуучууд бол тэртэргүй анханасаа юм хийгээл явж л байна л да. Одоо хөрхөн нөгөө нэг комиксүүд хийгээл байгаа шүү дээ. Бас нэг хөрхөн тэд нар ингээд тампуураад байгаа байхгүй юу? Одоо яах вэ тэгээд. Тэр нэг одоо хөрхөн тэд нар чи яаж ихээр аюул тийм төрийн сэтгэлтэй нэг залуу одоо компани байгуулаад тэр
комиксоор Чингис хааны түүхээр хийж байгаа. Тий. Тэгээ энийг сургууль зараад өгөөч гэж явж байгаа. Сургууль нь авахгүй болохоор нөгөө Орос өргөн зээл. Ер нь зүгээр төрөөс одоо яг бодлогын чанартай энийг дэмжих ёстой, үл дэмжих ёстой. Гол одоо төрийн бодлогын баримтчгүүдэд энэ бол маш тодорхой зөөгдчихсэн байж байгаа. Одоо энийг харин ажил хэрэг болгох асуудал байгаа юм л да. Тэгээ энэ дээр бол одоо эрх сонгуулийн дараа бол бас өөрчлөлт гарна гэж боддог шүү дээ. Зөв. Одоо арга ядаа бид нар одоо шаард гаргах шүү дээ. Арга ядаад иймэрхүү нэвтрүүлгийг санаачлал ярьж байгаа шүү. Түүнээс би миний бас мэрэгчлэг биш. Тэгээд үнэхээр ингээд над дээр ямар зовлонгууд ирдэг вэ? Энийг спонсорлоод өгөөч, энийг ингээд өгөөч. Айгүй хөөхөн өөрөө чинь хийсэн тэр нөгөө нэг санжин болдол тий. Нөгөө нэг Чингисийн морьтой байх юм шиг. Тэр чинь бас Монголын түүхийг л бас л одоо тэлж байгаа, хөгжүүлж байгаа бас л нэг л хэлбэр шүү дээ, тийм ээ. Тэгэл тэд дотор чинь эхлэн байж цаашдаа магадгүй тэнцээ нэг хөөрхөн судалгааны төв бий болгох чинь билүү, тийм ээ. Ингээл цаашаа явна шүү дээ. Одоо жишээ тэр их удаан байгаа юм л да. Хамгийн харамсалтай. Харамсалтай нь процесс удаан байгаа гэдэг. 20 хэдэн жилийн дараа одоо юу гэдэг оюуны сэргийн мандал бий болоо гэхэд өнөөдөр бид нар тэр сэдвийг дахин ярьсаар тэгэхээр 20 жил бид нар яг юун дээр суурилж оюуны яг одоо юу гэдэг үндэсний үзэлч гэдэг юм уу, үндэсний бахархалч гэдэг юм уу. Одоо энийг яаж нэрж болох юм шүү. Эрдэмтэд нь одоо ингээд салгаад энэний үндэсний үзэлгээ, энэний үндэсний бахархлыг гэж гэдэг юм. Ер нь зүгээр энгийнээр бодоход дэлхийн соёл иргэншлийг өнөөдрийн хүн төрөлхтний амьдралыг өнөөдөр бий болтлоо одоо энэ гэрлийг асаагаад энэ шаарлан дээрсэн. Энэ бүгдийг бий болтол 10 гаруй хүрэхгүй үндэстэн дэлхийд нөлөөсөн байна гэдэг эрдэмтэд яриад л шүү. Тэр дотор ч Монгол өөрөө байгаа шүү. Гарын 5% за гарын 10% багтах хэмжээний дэлхийн өнөөдөр ч 200 те шүү хичнээн үндэстэн байна. Үндэсний тоо 200 гаруй дуусна шүү дээ 200 илүү. Тэр чинь 10 гаруй үндэснийх нь нэг нь дэлхийн соёл иргэншлийг хөгжил дэвшлийг өнөөдөр бид нэр татварын бодлого, олон улсын бодлого, зам харилцаа ерөөсөө бид нар оролцоогүй юм байхгүй дэлхийд. Бүгдд нь гар бие оролцоод өөрөө 40 сая хавтгай газар нутаг дээр дэлхийн соёл иргэншлийн төвийг байгуулаад хар хорин бол ерөөсөө тэрийг гадны хүмүүс бичээд байгаа байхгүй. Харин энэ миний хэлэх энэ өөрөө мэдээллийн бүтээгдэхүүн болж бид нар дээр ирэх хэрэгтэй байхгүй. Мэдээллийн бүтээгдэхүүн болгоход төр зохион байгуулалтаар бодлого энэ зүйлийг оруулъя. Тэгэхээр би үндэсний үзэл төрөний бичиг баримтанд монголчууд дэлхийн оюуны болон хөгжлийн сан мөрөгт оруулсан бүх зүйлийг бид нэр хөгжүүлье гэдэг чимийг оруулмаар байхгүй. Гэхгүй бид нар одоо жишээл Боинг онгоц өөрөө яг тийм залт байгаа. Тийм үү? Тэгвэл тэр Боинг онгоц өөрөө хийсэн цонхны одоо бүх технологиг хүртэл монголчуудын тодорхой хэмжээний инновац дээр суурилсан гэдгийг өөрсдөө ярьчаа сууж байгаа шүү. Тэгсэл өнөөдөр бид нар Боинг онгоц авахын тулд гадны хүн тэрийг бичээд ярихаар манайхан үнэмшдэг тийм ээ. Энэ нэгэн болж нэмгаа ариун бот мөнхөрөнд тэр ярихаар энэ. Тэгэхээр үндэсний үзэл чинь байдлаар энэ өөрөө харьцах сэтгэл гэдэг одоо харин юмыг хитрхи харьших одоо тэр юм дээр ингээл харийн хүм сайн барилжвал энэ өстө тасрах. Гэхдээ энэ яасан юм бэ? Энэ бид гэдэг. Ерөөсөө энийг одоо системээр нь өөрчлөх тийм юм руу бид нар 7 нас, 6 нас, 4 наснаас нь орооч тийм ээ. Тэр компьютерт байгаа програм өөрөө манай хүүхдүүд түүхийн юмнууд оруулж байдаг. Тийм учраас л Монгол улсын ерөнхий хэлэгч хэлээд шүү дээ. Монголчуудаа наашаа авир ирцгээ. Цөмөрөө олон болъё гэдэг. Ер нь болж игэл ядч нэг 3 сая болчихсон гэж. Тэгээд нэг тэр нэг бухимдлын цэг нь бүрдлээ шүү дээ. Критический масса гэж яриад байгаа. Тэр нь бүрдчих тэр нь цаашаа өөрөө ингээд өөрийгөө аваад явчихдаг байхгүй. Тэр болтол бол одоо ингээд ёстой нэг сайн дураараа итвэх зүтгэлээрээ одоо өөрийнхөө итгэл үнэмшлэр нэг хэсэг нь чирж явд юм байна л да. Тэрийг алдчихгүй байхын тулд. Тэгээд нэг тодорхой тоон хүрээнд ирэх тэр тооны хуульчлал үйлчлээд эхэлж байгаа байхгүй. Закон больших чисел гэж ярьдаг шүү дээ. Том тооны тэр чинь л үйлчлээд эхэлнэ л дээ. Тэр болтол бол бас бид нар бол нэг туугаа тавьчихгүйхэн шиг аваад явж явах хэрэгтэй юм шиг. Би энийг яагаад яриад байгаа вэ гэхээр бол ерөнхийдөө бид нар энийг бас хамаагүй хэлбэршүүлж ойлгож болохгүй юм шиг байна. 1990 онд одоо тэр перестройка гэдэг юм явагдаад тэгээд Оросд өөрчлөлтүүд орж явахад Тэтчер авган зөвлөлт бодуулсад айлчилсан юм л да тэр үед. Тэгээд тэр Ясин гэж нэг хүн 500 хоногийн төлөлгөө, Явлинский гэдэг нэг 100 хоногийн төлөлгөө гаргаад 100 хоногийн дотор л одоо бүх юмыг өөрчилж байгаа 500 хоногийн дотор өөрчилж байгаа гэдэг тэр үед шуугжсэн та нар санаж байгаа байх тийм ээ. Тэгээд Тэтчераас асуухгүй юу? Та одоо юу гэж бодож байна? Ингээд 100 хоногийн дараа одоо манайх одоо нэг их гоё ардчлалтай болчих, их гоё зах зээлтэй болчих, эсвэл 500 хоногийн дараа их гоё болчих гэсэн чинь тэр аваа их удаан бодож ирсэн ээ. Ядч нэг 2 үе хэрэгтэй байх гэж хариулж ирсэн. 2 үе. Өөрөөр хэлэх юм бол нөгөө хуучин нийгмийн сэтгэлгээнээс ангижирчсан цоошин үе гарч ирж ээж тэрий чин цоошин өнгөйсээр харж ээж ингэ цааш нь аваад явдаг юм байна л.
тэрийг бас бид нар давхар бодох хэрэгтэй юм шиг. Өнөөдөр бол бас ингээд туйлшраад ингээд бүх юмыг л одоо өнөөдөр хийчих гэж дайраад иж болохгүй. Нөгөө талаас бол энийг бас ингээд дугаа суугадаж болохгүй. Тий. Заавал дугуурч явах хэрэгтэй, хэлж явах хэрэгтэй, тодруулж явах хэрэгтэй. Зүг байх албагүй тийм үү? Судалсан юмаа баримтаажуулж нотлох хэрэгтэй. Сонирхолтой байх хэрэгтэй. Түрүү нөгөө хэллээ шүү дээ. Түрүү нөгөө энэ төрийн бодлого ийм байна гэж танилцуулсан. Тэнд бол одоо над олзуурмаар нэг санаа байна л да. Тэр Монголынхаа үндэсний үнэт зүйлсийг хайрлан хамгаалж хөгжүүлж авч явна гэж. Энэ бол нөгөө багтаад гэж байгаа байхгүй юу? Чи бүр өөрөө тээж явах хэрэгтэй гэдэг. Тэгээд тийм тээж явна. Тэгээд энэ үндэснийхээ бахархах ёстой зүйлийг одоо баг тийм канонизац хийж тий системжүүлээд ингээ авч явах ийм ёстой гэж бодож байна л да. Тэр нэг финшүү гэдэг нэг хэсэг юм дэлгэрсэн шүү дээ. Тэрний юм чи одоо нэг стандарт болсон нэг канонизац болсон байна шүү дээ. Яг тийм тэгдэг. Тэрэн шиг баг бүр их тодорхой юуг одоо хайрлаж одоо юуг одоо эрх мэгч тээж явах хэрэгтэй гэдэг ийм гарах хэрэгтэй гэж бодоод байна л да. Одоо би бас тий номлол гэх юм уу тий. Номлол тэгээд бүр хүмүүсийн одоо мэдж байгаа ийм ёстой зүйл болчихсон баг одоо нэг предмет одоо хичээлд заадаг ч юм уу те ингэж бахархаад ингэж системчлэгдэх ёстой гэж бодож байна. Түүхийн хувьд бол одоо тэр шинжлэх ухааны академиас бол одоо их л сайн одоо тэр албан ёсны байр суурь энийг бол гаргаж явах ёстой тийм ээ. Тэгэхгүй бол одоо ингэж төр маань ингэж урд нь одоо тулгар төр одоо 1206 онд байгуулагдсан гэж тэмдэглэжсэн тийм. Тэгвэл одоо болохоор 2220 болсон. Төр гэдэг ингэж өөрчлөгдөд яваад иж болохгүй байхгүй. Тэр нь одоо бүр ингэж бүр тогтчихсон. Ингээд нэг юм ингээд өөрчлөгдөөл яваад байдаг ш тийм ээ. Яг шилжилтийн үе тийм эрэг зүйл байж болох байх л та. Би бол яг тэр нөгөө нарийн 2 3 байна уу гэдэг дээр нь бол айгүй их санаа зовмоор байхгүй. Зарчмын хувьд бид нэр энийг л хүнд хэлэх ёстой гэдэг 10 зүйлийг 9 зүйлийг бүр анханаас нь ингээд зааж өгмөр байхгүй. За энийг л ойлгочих ёстой. Өнөөдөр ингээд гэрэг ингээд тайлбарлаж харах. Гэрд очихороо бид нар гэрээ мэдгүй. Монгол хүн ингээд өөрийгөө бахархаад. За малынхаа бүх насыг нэрчихгүй би ч нэрч чадахгүй байхгүй. Тэгтэл ингээд чи мах итгэхтэй сайн биз дээ. Нөгөөний хувьд гэтэл би тэр энэ чинь юм бараад. Угаасаа энэ чинь айгүй элементарны зүйл байхгүй. Ингээд бид нар ярьдаг хэл шүү дээ элементарны гэдэг чинь. Одоо ингээд бүр хэл хүртэл өөрчлөлт. Тэгэхээр ийм энгийн зүйлүүдийг суулгаж иж нөгөө том юмнууд авчрахгүй бол нөгөө миний хэрэглээ гэдэг нь тэр хэлээд байхгүй. Хэрэглээд үзчихъя бид нэг. Одоо програмуудаа бид нар Монголоор ийм учраас бүр цэцэрлэгийн наснаас нь оруулаад ёстой болж байгаа тийм ээ. Хурж ирэхгүй байхгүй. Сургуулийн бага насны хүүхдүүд гэртээ гэрийн даалгавар өгдөө ээж аав нь мэдэх болж байгаа гэдэг ч юм ингээд сургалтын програм руу төрүүлээд орж байгаа сэдв нь өөрөө хайрцаглагдсан зөв юм байна. Тэр мижаа өөрөө өөр хөдөлгөөний мижаад хэлж өгсөн. Энийг хэлж өгнө. Ийм одоо нийгмийн сурчлагын бүтээгдэхүүнүүдийг зайлшгүй хийгээрэй. Гэхдээ тэгэх юм бол телевиз үзэхэд нэг, багшд нь очихт нэг, ээжтэйгээ ярихт нэг. Гэхдээ ийм ингээд орчнуудыг бүрдүүлээд нөгөө бодлол гэдэг юм уу юу гэдэг нь тодорхой хэмжээний мэдлэгийг чинь орчноор нь бариад авах юм бол энэ миний бодлоор тийм хэцүү зүйл биш. Бидний цуснд байгаа үнэхээр л Монгол ихээр л баярлал одоо тэргүүрээ бахарх сэтгэл өндөр байгаа юм бол мэдлэг болгоод өгчих юм бол баярх байхгүй. Тэрний нэг нь бид нар бол тэр нөгөө монголчууд оюуны сан хүмүүрт юу өгсөн бэ? Тэгээ түрүү нэг жишээ хэллээ шүү аюу сонирхолтой. Итгэл байхгүй болчихлоо. Тэгвэл итгэлийн амар том бодлого явуулах хэрэгтэй юм шүү. Монгол хүн бие биендээ итгэх. Яа гадны хүнд итгэх хэрэгтэй. Хүн шүү. Тэгвэл Монгол хүн гадны хүнээс юугаар мөнгөгүй муу юм уу? Монгол хүн бусад гадны хүнээс муу юм. Шалтгааныг бид нар гаргаж ирч чадахгүй. Тэгэхээр итгэлийн яасан ойлголт болгомоор байхгүй. Итгэл гэх юм бол Монголын үндэсний үзлийн хөгжлийн хамгийн том концепц нь итгэлийг ойлголтыг тавина. 10 жилийн хүүхэд нь итгэх ойлголт. Гадаад байгаа монголчууд бие биендээ итгэхгүй байгаа. Гэхдээ яагаад гадаад явж байгаа монгол хүн бие биендээ хайргүй байдаг? Одоо тэгэхээр хайрлах сэтгэл зүй. Монгол хүн бие биендээ хайрлахын тулд яах ёстой? Яг эднийг философи болгоод хэрэглээ болгоод тэгж тавьсныгаа дараа дөрвөн хэлсэн шүү дээ. Сая хэдэн импери байдаг тийм ээ. Тэгэхээр дараа энэ империудын хамгийн идэвхтэй байсан буюу бүх одоо том дэд бүтэц асуудлуудыг хийж исэн улс нь Монголын импери байсан гэж энэ хүлээн зөвшөөрөгдөж байгаа шүү. Өнгөрний үеийн одоо Европ энэ тэрэг гэдэг. Гурван чиг ойд Африк тэр чигтэй. Энийг өнөөдөр бид хүн болгонд ягштан одоо ойлголтын чэйжлүүлэх нь хайсан. Энэ одоо ийм байна. Гарын одоо манай амар зэрэг гэсэн тэр үндэсний аюулгүй байдлын одоо үжил баримтлалын хэсгээс гаргалаа. Яг энэ. Энийг манай боловсрол одоо би багшин учраас зүгээр одоо тэрнийг бол ерөнхий улсын сургуулиас авахгүйлаад дээд сургуульд нь одоо багшилж ил байгаа юм л тэ. Эндээс одоо түүх Монголын түүхийг бүр ачиж хайсан шүү дээ. Боловсролын сургууль сонгоноор үзэж байгаа. Хүн геометрич байх хэрэггүй. Хүн болгон математик байх хэрэгтэй. Хүн болгон ямар үзэж чинь тий. Хоёроос Орос, Хятад, Солонгос, Япон эхлээд Япон, Солонгос хүн болгоод. Тэр үн шиг
Тэр бага наснд за 6 7 12 настай ирнэ. 12-оос л тэр хооронд л хүний оюун тэнд л монгол хүн болох хэрэгтэй. Эхлээ монгол хүн болгоч. Миний бодлол тийм юм. Монгол хүн дээр үндэсний үзэл нэмэх юм бол монгол мөнгөд орсно гэж. Хин томьёол. Тэнд ерөөсө сургалтыг эцэг их юм. Одоо яг монгол хүн гэж өөрөөсөө ойлголтоор юу вэ? Монгол хүн гэдэг бол үндэснийхээ нэгдүгээр хэл мэддэг. Хэлээс одоо хэл үсэн үсээ. За тэр монгол хэл мэддэг хүн гадаад хэл сурдаггүй. Тэр орчуулна гэж байх. За хэл. За үндэсний ёс заншил авах гэхийн ухаанаар хандана. Авах ч юм бэ, аях ч юм бэ. Үндэсний одоо нэг бахархал гэж байна шүү дээ. Энд юу байдгүй? Өчигдөргөөр өнөөдөр байхгүй, өнөөдрөөр маргааш байхгүй. Өнгөрсөн түүхэл үзэж бай тэр бахархлыг болж байгаа. Хэнийг дуурайх вэ, хэнийг үгүйсэх гэдэг. Тэрнийг одоо бүр ягштал тэр багангуудад хэдний хүмүүсээ хэрэггүй хичээл нэг олон сургуучийг орлуулах гэсэн юмнууд гаргаж хийж өчдөг. Одоо би ч үчиж биш үүний нэг. Одоо морь унахын тэр орох уу? Гэхдээ яг үнцэн ясал за уух ч гэдэг юм. Ингээд тэр ч одоо ордог яг энэ одоо тэр тал нутагтай хүүхдийг заавал мөр унцдаг бай, заавал айрыг уудаг бай, заавал хоньны уух хийж. Хотын Монгол, хөдөөний Монгол гэдэг ч юм уу. Одоо тийм ялгараа гарч байна. Ялгараа гарчаад ирэлцсэн байна. Тэр чинь бол гарах ч ёстой. Алийг авч. Алийг хаана авах вэ? Одоо жишээлх юм бол хөдөөний ус гэсэн маш их одоо өөрчлөгдөж шүү дээ. Монгол тэр өөрчлөлт ёстой. Энийг яг үндсэн чанартай нөгөө Японууд хэлдэг шүү дээ. Нөгөө моко ико гэж. Монгол мэнг гэдэг шиг. Монгол мэнг гэдэг чинь Монгол тэр мэнг бол яг Монгол гентэнгүүд л гардаг гэж шүү дээ. Яддаг ч вэ, Японч вэ, Солонгос ч вэ, цагаан биенүүд ч хөтөл байдаг. Тэгэхээр одоо бид нар яриа тийм сургалтанд оруулах хэрэгтэй. Телевиз үзэгчид маань юу бодож байгаа үндэсний үзлээ, үндэсний бахархлын тухай ярина гэсэн чинь энэ улс чинь түүх яриад ихтэй. Түүхийг мэдчихээж үндэсний бахархлаа тэгжил тэргээр дамжихгүй. Юмар дамжихгүй юм болвол зүгээр байхгүй шүү дээ. Одоо яаж яах нэхэрэ бидний ажиглаад байгаа бол зүгээр тийм нацист маягийн хувцлаа. Хасдаг зүгээд үндэсний үзэл гэдэг имиж бүрдүүлээд эхэлчлээ. Энэ бол тэр залуучуудын буруу биш юм шиг. Яг бол бид нар тэр ойлголтуудыг одоо төлөвшүүлж өгөхгүй шин. Тэгээд тэр нацист маягаар хувцлаад хас тэмдэг зүгээрээ үндэсний үзэлтэн болоод хэвлэлийн баг гурал хийгээд ямар нэгэн одоо хятадтай мөргөлдөөн болгоод тэр залуучууд гүйж очдөг ч юм уу тийм ээ. Энэ маань өөрөө тэр залуучуудын бурууш бидний буруу байх шиг. Тэгэхээр яаж яана гэхээр тэр нацизм гэдэг буюу тэр наци гэдэг ч юм бол яг шар аристонууд буюу Азиудыг бол тэр еврейнийхээ хүртэл доор үзчихсэн тийм үндэстнүүд байна. Тэгэхээр бид нар бол нөгөө тал руугаа туушрахаараа дээл өмсөд морь унаа цохоотрын талбаагаараа сэлэм буу бариад ингээ явхаар бүр ингээ бас. Тэгэхээр энэ дээр бол бид нар өөрсдөө энэ байдлын төлөвшүүгээр буруу байх шиг. Тийм учраас өнөөдрийн ярианы сэдв маань цаашдаа бол нээлттэй байгаад ингээд үндэсний үзэл, үндэсний бахархал. Одоо жишээ нь одоо би хараа наа чинь нэг л зүйл хэлье. Миний л одоо дотроо л бодож явдаг юм шүү дээ. Ер нь бол үндэсний үзэл, үндэсний бахархал гэж одоо гарцаагүй яригдах хэвээр зүйлүүд тийм ээ. Тэгээ энийг шийдэл нь юу вэ гэхээр нэгдүгээрт нь энэ бол өөр их чимхлүүр ажил. Нэг их сони хэвлэлийн нэгдүгээр одоо нүүрэн дээр гараад байдгүй, эцэг нь одоо хүүдээ, их нь охиндоо хэлж байдаг, өвөө нь ачтаа сургаж байдаг, над ус руугаа гол руугаа ярьслыг ашиглаж байдаг. Тий одоо над руугаа ч сүү хийж болдгоо ингээл хэлчихэн л тэр л байхгүй ингээд эхэлдэг. Тэгээ энэ бүх юмнуудыг чинь нэг шоу бити болгоод байгаасаа гэж би хүсдэг. Монголын хууль 3 хоногтой өгчээр элдв янзын сайхан эвхлэлүүд бол зөндөл байсан. Тэгээд тэр нь тэгэл мартагддаг. Одоо Монголын нууц төвчөг ингээд айл болгон залыг гэл тэр чинь бас л нэг бахархлын нэг гол элемент байсан тийм үү? Морин залыг гэсэн бас л нэг бахархлын элемент. Тэгэл ингээд 1-2 хоног хийгээл албан байгууллага социалист уралдаанд дүүрэг авж байгаа юм шиг тойрч гүйж байгаа тэгэл мартагдчихдаг. Тийм байж болохгүй л тэр чинь байнга явж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ үндэсний бахархлыг сэргээх гэх юм бол өдөр тутмын чимхлүүр ажил маш их хэрэгтэй гэж би нэгдүгээр хэлэх гээд байгаа. Хоёрдугаарт нь бол шийдэл нь бол юу юм бэ гэхээр бол ердөөл боловсрол руу бүх шатны боловсрол руу хөрөнгө оруулалт хийх. Ер нь бол хамгийн баталгаатай алдахгүй 100% баталгаатай үр ашигтай өгдөг хөрөнгө оруулалт бол өнөөдөр боловсрол байна шүү дээ. Чи оюутлогоор хөрөнгө оруулалт хийчих юм бол ашигтай ч юм ашиггүй ч юм уу хэлж мэдэхгүй байна. 5 толгоор хийчих дээр ашигтай ч юм ашиггүй ч юм уу үнэхээр хэлж мэдэхгүй байна. Энд нэг уурхаа, тэнд нэг том төсөл хэрэгжүүллээ гэдэг тэгэхээр ашигтай ашиггүй нь мэддэхгүй байгаа байхгүй юу? Яв тооцоо моцоо хийж л байгаа. Гэхдээ ямар ч тохиолдолд үр ашигтай өгдөг тийм хөрөнгө оруулалт бол боловсрол байж байгаа. Тэгээ ялангуяа өнөөдөр өгүүлэгдээд байгаа зүйл бол тэр сургуулийн өмнөх насны боловсролын тогтолцоог
цоошинээр харах асуудал байж байна. Сургуулийн ерөнхий боловсролын за тэгээд ээжтний боловсролын асуудал. Энэтэй уялдаа холбоотойгоор сошиал медиа гэдэг чинь тэн дотор явж байна. Одоо өөрөө чинь яриад байгаа бүх юмнууд бүгд тэн дотор чинь явж байгаа. Балжин юмгаан хичээл зүтгэл бүтээлүүд бас тэн дотор бүгд л явж байгаа байхгүй. Тэгэхээр миний ойлгож байгаагаар бол энэ үндэсний бахархлыг сэргээ энийгээ цаашдаа авч явъя гэх юм бол энэ боловсролын тогтолцоогоо онцгой анхаарч ишигээл ирдэ хамаг хөрөнгө оруулалтаа хийх хэрэгтэй л гэж байна. Тэгээ үндэсний онцлогтой боловсрол. Тий. Тэр Мел Гибсний тоглосон чи ямар кино вэ? Die Hard гэж. Braveheart. Тэрүүн дээр бол үндсэндээ бол тэр нэг эх оронч маягийн нөхрөөр гаргаж ирэл тэр кино нөөрөг таалагдаад явцсан. А яг үндэ Америк үндэстнээр үүссэн үндэстэл яваад байгаа байхгүй юу? Тийм ээ. Арнольд Шварценеггер гэх чинь таг австр хүн тэнд очиод одоо идеалны Америк хүн эрэгтэй хүн эцгийн дүр болцсон. Энэ кинонууд нь өөрөө тодорхой хэмжээний нөлөөллүүдийг асар хөгөөд байна. Сүүлд Оросуудын хийснээр мис юунаас ирээдүгээс ирлээ гэсэн нэг тийм кино хийгдсэн байдаг. Тэр юу гэж байна гэхээр дэлхийн 2 дугаар дайны үед 20 сая хүний алдсан Оросууд Германы эсрэг байлдаа тийм ээ. Дараа нь нөгөө одоо үед нацизм гэдэг юмыг Оросууд нь өөрсдөө үүсгээд ирэхээр тэр үүсгэсэн залуучуудыг тодорхой хэмжээгээр дэлхийн 2 дугаар дайнд байлдуулж байгаагаар үзүүлж байгаа байхгүй. Тэгжээж бас тэр нөгөө нэг залуучуудаа одоо ингэж хүмүүжүүлж байгаа тийм ээ. Чи бол бас л тодорхой нэг тийм шатанд байгаа залуучууд одоо бид нар үгүй манай энэ залуучууд бас өөрсдөө бол бас яг тийм хэмжээнд хүрсэн баг. 90 онд байсан залуучууд өнөөдөр 20 настай болчихлоо. 85 онд байсан залуучууд 27 хүрчлээ. Тэгээ бид нарыг танихаа болж байгаа. Танихаа болцсон. Тэгээд бидний ярьж ирсэн үе байхгүй болоод ирэнгүүт энэ улсууд ийм юм хийж байгаа. Сая бид нар солонгосууд ягалтай ярьлаа тийм ээ. Тэгээ иймэрхүү байдлаар бид нар энэ медиа дээр ажиллахгүй бол өнөөдөр гэхэд фэйсбүүкээ гараад ирлээ. Фэйсбүүк ч одоо хэдэн хэрэглэгчтэй болно. Бас нэг дараагийн импер гэж нэрлэгч байгаа. Тийм шүү дээ. Тийм ээ. Юу гэсэн үг юм бэ? Тэгэхээр нөгөө ерөөсөө мэдээлэл өөрөө одоо бүх зүйлийн яг шийдэгч нэг номер болж байна. мэдээлэгч. Мэдээлэл. Тэгэхээр бид нар Монголын үндэсний мэдээлэл гэдэг савлгааг ерөөсөө хийгээгүй. Монголын сэтгүүл зүү гэдэг асуудалдагч бид нар одоо амлын хувьд гаргаж ирж тавиагүй амжааг байгаа шүү дээ. Тодорхой хэмжээнд 20 оноос яваад 98 онд хурдтай шүү өөрөө саналаад одоо ингээд ямар ч төрлийн мэдээлэл энэ байхгүй гэж өнөөдөр 98 оны хойш бид нар энэ хэвлэл мэдээлэл чинь өөрийнхөө энэ бартаа замыг туулж шít. Зарим нь улс төрчид орж ирнэ. Ерөөсөө ингээд тэг бизнесийнхэн орж ирнэ. Яг энэ давлгаа нь өөрөө яах вэ гэж амьд үлдэх гээл тэгээд нэг мэрэгжлийн хэдүүн байгаа ч юм шиг зарим нь байхгүй юм шиг яа. Тэгэхээр цэвэр яг мэдээллийн ертөнцийг бид нар Монголд байгуулж чадахгүй байгаа учраас мэдээлэл нь өөрөө хинт ч хэрэглэгч бодлого. Хэн нэгэн дуртай тэр тоороо дуртай маш идэл ийм юм байна. Тодорхой намын харьяал бас дахин орж байгаа. Бүр улс төржүүлээд тэгээд ийм юм болдог. Тэгээд тэр сөрөг солонгосын хэлжсэн солонгосын би аюул олон хүмүүстэй ингээд уулзаад хэвлэл мэдээллийн өмсдөж ч гэсэн уулзчихсан. Тэгээд тэдний хэлжсэн хамгийн сонирхолтой зүйл нь үндэсний бахархал гэдэг ингээд бүр ингээд гайхуулаад ярихаас илүү. Гэхдээ хамгийн энгийнээр чи одоо ингээд хүндэ гэдэг машиныг л унах хэвээр. Бодлогоор ч хийцэн өөрөө чи унжаах тусмаа энийгээ чи их оромж үзэл гэж үзнэ гэх. Гэхдээ ингээд нөгөө бодлоготой суулгаж хийгээ сургуульд нь тэг бүх газар нь хийгээд хайрладаг. Гэхдээ ийм жижиг зүйлүүдийг л бид нар хийх юм бол одоо ингээд өнөөдөр би ингээд албаар бид нар ингээд телевиз нэвтрүүлэг хийж л Монголын жижиг дундууд хошоолын гаргасан гэдэг энэ Мишель дээр байгаа. Ямар их юм бид нар хийсэн байна. Тэгээ би дотроо бас харамсаж яахгүй. Би өөрөө мэдээллийн хүмүүстэл яагаад эднийг ингээд сонирхож мэдээлдэг юм бэ? Ингээд захаас нь аваад үзэхэд нөгөө хүмүүс ч ярьж байгаа юм тий энийг бид бас энийг бид нар Монголд хийсэн. эх оронч хүн яваад байдаг. Тэр тийм залгаагаад тэгээ авчмаар нөөзмөр тэгээ ингээд хотоо унжигсэн 5 төгрөгөөр аваад за баярлалаа ингээд бас манай нэвтрүүлгийн цаг дууслаа ингээд энэ бас өөрөө бид өнөө үед яг тулгамдаад байгаа хэрэгтэй ийм сэдв байна. Энэ сэдв бол өөрөө их үргэлжлэн цаашдаа бол хаалтгүй. Энэ сэдв өөрөө үргэлжлээд олон телевизийн нэвтрүүлгүүдмээр энэ талаар ийм ярилцлагууд өрнөөсөө гэж бодож байгаамаа. Тэгээд телевиз үзэгчид маань бас зарим нь нэлээд шүүмжлэлтэй юмнууд энэ юугаар бичиж байна. Тэгээд энэгээр бид нар дүгнэлт хийх гэгүй ер нь шийдлээ олохын тулд ийм түүхч судлаач их хурлын гишүүн ийм хүмүүсийг цуглуулж ярьж байгаа. Тэгээд ер нь бол бидний яриандаас юу та нар ажилласан ийм юм ажилласан болов гэж юу гэхээр ерөөсөө түүхээ мэддэг бай. Түүхээ багаас нь одоо бид нар бодлого сургалт руу тэгээд социал медиаг бид нар ашиглая гэсэн иймэрхүү хэлбэрээр яриагаа өрнүүлсэн юм аа. Ингээд үндэсний үзэл, үндэсний бахархал гэсэн эхний хэлцүүлэг маань ингээд дууслаа. Та бүхэнд баярлалаа. За баярлалаа.